За Монгол улсын хэмжээнд нийтдээ 300 мянга гаруй малчид нүүдэлчин болон уламжлалт мал аж ахуйг эрхэлж одоо эх орныхоо өнцөг болон малаа маллажвал амьдарч байна. Тухайн малчдын нийгмийн баталгааг бий болгох үүднээс 76 гишүүнтэй парламент 2024 оны хаврын отгон чуулганаараа буюу 6 дугаар сарын 5-ны өдөр малчны тухай хуулийг бол баталсан байдаг. За тухайн малчны тухай хуульд бол одоо нийгмийн баталгааг хангах үүднээс олон чухал заалтууд бол тусгагдсан. За тэдгээрээс дурдвал 10-аас дээш жил одоо мал маллаж байгаа малчин өрхийн нэг хүүхдийг мал аж ахуйн жилээс суралцж байгаа тохиолдолд одоо төрөөс сургалтын төлбөрийг нь үн төлбөргүй одоо дааж хариуцна гэдэг мөн нэг чухал залтгаа. За үүнээс гадна нийгмийн даатгалаар төлж байгаа малчныг ипотекийн зээлд хамрагдах боломжийг бол бас бий болгоно. За ямар нэгэн байдлаар байгалийн гавшигт одоо нэрвэгдсэн малчныг бол бас тодорхой хэмжээнд бодлогоор дэмжинэ гэсэн олон чухал заалтууд бол малчны тухай хуульд бол заагдсан байдаг. За үүнээс малчдын одоо хамгийн амьдралд бодит үр өгөөж өгөх нэг чухал заалт бол одоо өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа. Малчдын хувьд бол одоо хүлээж байгаа тухайн заалт бол малчны тухай хуулийн 4-р зүйлийн 4-2-ын 9 заасан. За өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шинтгэлийг нэг удаа нөхөн төлүүлнэ хэмээн заасан байдаг. За тухайн заалтыг бол 2026 оны 1-р сарын 1-ний хүртэл одоо малчид маань нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой гэж бол заасан. Гэтэл өнөөдөр 2026 оны 1-р сарын 19-ний өдөр нэгч малчин нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломж бол бүрдээгүй байна. Энэхүү хууль яагаад өнөөдрийг болтол хэрэгжихгүй байгаа талаар анх эхэлж хууль санаачилсан их хурлын гишүүн болон салбар яамны сайдаас үзэгч та бүхэндээ бас байр суурийг хүргье. За тэгэхээр үндсэндээ Монгол улсын эдийн засгийн гол үндсэн тулгуур салбар маань мал аж ахуйн салбар. Тэгээ бид нар илүү одоо энэ эдийн засгаа илүү төрөлжүүлэх, илүү солонгоруулах гэдэг энэ бодлого явъя гэвэл энэ салбартаа илүүлэх анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхээр тэр чүүднээсээ ерөөсөө л энэ мал аж ахуйн салбараа дэмжих үүднээс илүү одоо энэ салбарыг эдийн засгжуулах үүднээс малчны тухай хуулийг 2024 он санаачилж улсын их хурлаар батлуулсан. За энэ хуулийн дээрээс хамгийн гол хүлээлттэй байдаг асуудал маань л өөрөө юу юм бэ гэдэг даваад үзэхээр нөгөө зах зээлийн ороо босгоо цагийн үед нийгмийн даатгалаа төлдөг байгаад гэдэг юм уу те. За эргээд одоо юу гэдгийг тухайн тэр бүртгэл мэдээллүүд нь байхгүй болцсон. За зах зээлийн нийгэмшилжигтэй холбоотойгоор архив дансууд нь байхгүй болцсон, алга болцсон. За эргээд одоо нийгмийн даатгалаа шударгаар үнээр нь тогтоолгож чаддаггүй. За эсвэл одоо юу гэдгийг зах зээлийн ороо босгоо цагийн үед магадгүй залуу замдан насандаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаагүй. Эргээгээд тэтгэврт гарыг гэхээр тэтгэврээ тогтоолгож чаддаггүй. Ийм бол одоо малчид байна. За эргээд тэтгэврийн насны ахмадууд маань бол байна. За төрөөс бол нэг талдаа одоо юу гэдгийг энэ мал аж ахуйн салбарын үндсэн одоо баталгаа болсон энэ хүнээ хамгаалах асуудал дээр анхаарах асуудал дээр бол бид нэг удаагийн бас зохицуултыг бол хийх ёстой гэдэг. Нэг удаа нөхөн төлөх зохицуултыг бас хуульч хийж өгсөн байгаа. Тэгэхээр эргээгээд яах вэ гэхээр цаашдаа бол одоо юу гэдгийг малчин хүн болон өөрөө нийгэм даатгал төлдөг, баталгаагаар хангагдах боломж олцол бүрднэ гэдэг асуултыг тавьж өгсөн. За энэ жил гаруй хугацаанд энэ хуулийг саяын заалтыг хэрэгжүүлэхийн төлөө бол одоо бас бараг 2-3 сайдын үргэлжлээ нийгэм хамгааллын сайд болгонтой, за сангийн сайд болгонтой нь албан бичгээ шаардаж ингэж явсан. За энэ заалт маань одоогоор хэрэгжээгүй байна. Тэгээ би хувийнхаа үднээс бол энэ малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотойгоор зөвхөн зүгээр сая нийгэм даатгал биш те бусад нөгөө нэг одоо заалтууд тухайн тэр одоо мэдлэг босролтой холбоотой, эрүүл мэндтэй холбоотой, тухайн одоо эцэс хамгаалахтай холбоотой, эдийн засгжуулахтай холбоотой энэ заалтууд хэрэгжилт хангалтгүй байгаа учраас энэ асуудлаар Монгол Улсын засгийн газарт за асуулга бол тавьсан байгаа. За эргээд одоо юу гэдгийг тодорхой хэрэгжээгүй заалт болгон дээр бид нар хариуцлага бол ярина. Улсын их хурл бол одоо үндсэндээ 1 жил өнгөрлөө хуулийн хэрэгжтэй холбоотойгоор биелэлт нь ямар байна? Хэрэгжилт хангалтгүй байгаа заалтууд дээр бол тодорхой хариуцлагыг ярихаас өөр арга бол байхгүй. Энэ асуудлаар засгийн газарт одоо асуулга тавьсан. За холбогдох байнгын оргоор асуудлууд хилцэгдэн. Тэгээд чуулганаар арах асуудлууд яригдана. За магадгүй одоо хариуцлагалцсан сайднаар дээр гэсэн хариуцлага яригдах асуудлууд яригдж тарна гэсэн үг. Малчдын нийгмийн даатгалын асуудлыг яандаа яг яах. За 24 оны 5 сард улсын их хурлаар малчны нийгэм даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх тухай хууль, малчин өрхийн эрх зүйн байдлын тухай хуулийг ганц зургийн тэмүүлэн гишүүн битээр өргөн барьж батлуулсан. За одоо би өөрөө ингээд салбар дээр нь сайдаар ирлээ. За ингээд одоо энэ хамгааллын сайдын үед мөн бас яригдж байсан. За малчны нийгэм даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх тухай хууль батлагдчихлаа. Энэ хуулийг хэрэгжүүлээч гэж журам гаргах хэрэгтэй. За энэ хүрээнд бүх яамдууд бас санал авдаг. Сангийн яам бол эсрэг байр суурьтай байсан.
За бид нар өчигдөр ерөнхий сайдаа саналаа солилцоод сангийн яамныхантай санал солилцоод үндсэндээ энэ малчтын нийгэм дадлын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь зөвхөн төсөв санхүүгийн асуудлыг шийдэ гэсэн чиглэл өгсөн. За улсын хэмжээнд малчтын нэг удаа нөхөн төлөхөд 70 орчим тэрбум төгрөг шаардлагатай болчихж байгаа. За тийм учраас одоо нэгэнт батлагдсан хууль бид нар цаашдаа хэрэгжүүлээд явна гэсэн байдалтай байна. Тэгэхээр журмын одоо манай яам батлан засгийн газраас бид нар чиглэлөх хэвээр сангийн яамны татгалцсан хариу нь одоо зөвшөөрсөн болж ирвэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бол засгийн газар гэсэн үг шүү дээ. Яамныхан сайд яг энэ ажил хизэнээс тэгвэл бодит ажил эргүүлэх яг хизэнээс. Одоо энэ ихний үйлрэл багтаад бодит ажил болгоно. Эерэг бүхнийг сүгэдэ цэгмэнэс